Баялагын сангийн өнөөгийн нөхцөл тулгамдаж буй асуудал эрдэм шинжилгээний хурал боллоо. Монгол улсын засгийн газраас 2026 оны 48 дугаар тогтоолоор үндэсний баялагын сангийн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4-р сарын 15-нд зохион байгуулах тогтоол баталсан. Баялагын сангийн өнөөгийн нөхцөл тулгамдаж буй асуудал эрдэм шинжилгээний хурал 4 сарын 15-нд болох зөвлөлдөх санал асуулгын одоос эхлэл нь болж байгаа сонсогдоо. Үүний хүрээнд үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, баялагын санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгоно. Түүний хөрөнгийг удирдах институтыг төлөвшүүлэх зэрэг баялагын санг тойрсон асуудлаар засгийн газрын хэрэг эрхлэх газар, зөвлөлтийн шийдий, зөвлөлийн ажлын алба хамтран баялагын сангийн өнөөгийн нөхцөл тулгамдаж буй асуудал сэдвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 2019 онд Монгол улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн. Баялагын өгөөжийн дийлэнхийг Монголын ард түмэнд хүртнэ. Баялагын өгөөжийг өнөөдөр амьдарч байгаа болон ирээдүйд амьдрах иргэд маань тэгш шударга хүртэх ёстой. За мөн одоос стратегийн ордуудын өгөөжийн дийлэнх нь Монголын ардд ногдох ёстой гэсэн ийм үндсэн хуулийн заалтыг бид баталсан. 2019 онд бидний баталсан үндсэн хуулийг амжилуулах талаар 2024 онд үндэсний баялагын сангийн тухай хууль баталсан улсын хууль. Үндэсний баялагын сандаа ирээдүйн сан, хөгжлийн сан, хуримтлалын сан гэсэн 3 санд бий болгосон. Энэ одоос 3 санд дамжуулж Монголын иргэд баялагтай эзэн Монгол байх, баялагын өгөөжийг өнөөдөр амьдарч байгаа иргэд болон ирээдүйд амьдарч байгаа иргэд маань тэгш шударга хүртэх. За мөн бас баялагын өгөөж сүр ашигтай хөрөнгө оруулалт хийх эрхлэл тавигдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ үндэсний баялагын сандаар дамжуулж өнөөдөр амьдарч байгаа иргэд болон ирээдүйд амьдарх иргэд маань тэгш шударга хүртэх энэ асуудлаас хангалттай шийдэж чадаагүй байна. Хөгжлийн сандаас хөрөнгөлүүлж хөрөнгө оруулалт хийх боломж бүрдээгүй байна. Тийм болохоор цаашдаа бид яах ёстой вэ гэдэг тал дээр та бүхнээс зөвлөлдөж улмаар цаашдаа Монгол улсын ард түмний улс хилцүүлэг хийж баялагын сан, баялагтай эзэн Монгол байх, баялагын өгөөж монголчууд тэгш шударга хүртэх энэ асуудлыг бас нэг цэгцлэх ийм шаардлагатай болж байгаа юм аа. Энэ үндээс өнөөдрийн хэлцээгийг хийж байгаа гэдэг та бүхэнд бас юм хэлье. Эрдэм шинжилгээний хуралд холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны академи, ихтэй сургуулиудын эрдэмтэн, судлаачид, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, орон нутаг, хувийн хвшлийн төлөөлөгчид оролцов.